Нөгөө засгийн газрын дотоод үндэсний ялж Монголын хөрөнгийн биржээр явагдаад байгаа. За тэгээд өгөөжийн төвшин бол бодлогын үгээс доогуур байх хүлээлттэй байсан. Тэгээд ингэснээр одоо Монголд дотоодын хөрөнгө оруулалтын орчинд ямар нөлөө үзүүлэх бол? За бид бол дотоодын засгийн газрын үндэс гаргаагүй бараг 17 оноос хойш гаргаагүй гэж анх удаа гаргаж байна. За би эхлээд засгийн газрын үндэс гаргаж байгаа ач холбогдлын талаар дурдчаад дараа нь хэдүүлээ өр нөлөөнийхэн талаар нэмж тайлбарлая гэж бодож байна. За бид ер нь бол бид нэр сүүлийн 8 жил цар тахлын үеж гэсэн дамжаад мөнгөний бодлого дээр бол хамгийн нэг зах зээл дээр зөв сигнал өгөх ёстой нэг индикатороо мэдгүй явуулсан дотоодын засгийн газрын үнцаасны хүүг бол бид одоо бенчмарк тогтоож байгаа жишг тогтоох хүүг төгрөгийн ханшин дээр бол нөлөөлөх инфляц нөлөөлөхийн валютын ханшин энтерт нөлөөлөх бенчмаркгүй явж ирсэн. За тэгээд манай мэргэжлийн байгууллагууд зохицуулалтаа зах зээлийнхэн болвол дотоодын засгийн газрын үнцаасыг бол гаргахыг бол бараг жил болгоно л энэ засгийн газар болон ерөнхий байгууллагуудад шаардаж одоо энэ талаар санал хөргүүлж ирсэн. За тэгээд өнгөрсөн засгийн газрын 24-өөс 28 оны мөрөг хөтөлбөрт энэ хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах талаар нэлээд сайн бодлого зохицуултад тусаж өгсөн. За үүний илрэл болов гэж бид харж байгаа. За одоо бол гарч байгаа засгийн газрын дотоод гарч байгаа үнцаас маань төсвийн алдагдлыг нөхөх юм уу төсөвт бол хөрөнгө оруулалт хийх чинь гэдэг утгаар биш. Зах зээл дээр бол санхүүгийн доктортой байдлын зөвлөлөөс санхүүгийн доктортой байдлын байдалд бол зөв мессеж өгөх. За бодиттой энэ төгрөгийн ханш бидний инфляц төгрөгийн ханш одоо цаашид яах вэ гэдэг дээр бол хариулт өгөх гэж л зах зээл дээр гарч байгаа ийм үнцаас гэж ойлгож байгаа. За одоо бол бодлогын хүүгээс харьцангуй доогуур тогтох одоо хүлээлттэй байна. За энэ маань юу вэ гэхээр бид бол сүүлийн 3-4 жил мөнгөний зөөлөн бодлого барьж ирсэн болов уу гэж хардаг. Монгол банкны гаргасан шийдвэр, сангийн яамны гаргасан шийдвэрээс харахад за ингээд бол зах зээл дээр байгаа мөнгөний нийлүүлэлт бол ханш унах, инфляцийг өрдөх нэлээдэн бид нэр сорилттой макро эдийн засгийн хувьд сорилттой тулгарсан. Энэ цаг үед бол энэ засгийн газрын үнцаас гарч ирж байхад бид нэр бодлогын үнээс доогуур байна гэдэг маань нэгдүгürt мөнгөний нийлүүлэлтээ жоохон хомж байгаа болов уу гэж харж байгаа. Хоёрдугаарт бол зах зээл дээр сул мөнгнүүдийг эрсдэлгүй нөөцөд бол байлгахыг илүүд үзэх болов гэсэн үднээс бодлогын үнээс бага ч гэсэн банкуд ч юм уу их усүртэй газрууд бол засгийн газрын үнцаасанд бол төгрөгөө байршуулахыг хичээх болов гэж харж байгаа. За тэгэхээр энэ нөлөө бол юу гэхээр бид нэр зах зээл дээр байгаа мөнгөний нийлүүлэлтийг доктортой байлгах. За бага зэрэг хатуу одоо мөнгөний нийлүүлэлтийг буцаага татах ийм бодлого үр дүн авчрах болов гэж харж байна. За яг энэтэй адилхан нөлөөлөл бол орны ихэнд гарсан Монгол банкны бодлогын хүү бол эрс өссөн шүү дээ. За эндээс бол ер нь л бид нэр төгрөгийн инфляц болон төгрөгийн ханшийн сулралын сорилттой тулах юм байна гэдэг мессеж эндээс эхлээл авсан болов гэж харж байгаа. За тэгэхээр төгрөгийн ханшаа, инфляцаа дээрээс зах зээл дээр байгаа гол индикаторуудаа доктортой барихад бол энэ засгийн газрын үнцаас чухал нөлөө үзүүлэх баха гэж харж байна. За үүнтэй холбоотой бас санхүүгийн зах зээл дээр гарсан гол шийдвэрүүд гэвэл санхүүгийн цул хорооноос санхүүгийн байгууллагуудын их усүрийг дотоодоос илүү гадаадаас татахыг илүүд үзэж байгаа. Мөн дотоодын бодит секторын байгууллагуудыг бол их усүр, хямд их усүр татахад бол хөрөнгөний зах зээлийн оролцоо чухал гэдгийг бас энэ дээр онцолж байгаа. Бодлогууд бол ийшээ явж байгаа. Он гарснаас хойш зоригтой шийдвэрүүд гарсан. Гэхдээ энэ шийдвэрүүд бол бид цаг үе болсон хэрэгтэй шийдвэрүүд гэж харж байгаа. За ингэснээр бол бид төгрөгийн одоо хүүгийн төвшинг буулгахад хөрөнгөний зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Дээрээс нь томороо ер нь засгийн газрын гэлтгүү бондын зах зээлийн бол чухал үүрэгтэй юм байна гэж харж байгаа. За тэгээд тэр дундаа бид нар гадны их усүр бас улс даяараа гадны их усүрийн араас одоо явах шаардлагатай болсон, гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Тэгэхээр засгийн газар болон санхүүгийн байгууллагууд Монгол банк санхүүгийн цул хороо талдаа бол яг нэг чиг таарсан бодлогууд зэрэг хэрэгжиж ирж байгаа нь бид хувийн секторт бол эрг нөлөөтэй гэж харж байгаа. Нэг талаас засгийн газар бол гадаадын хөрөнгө оруулагч таатай орчин биелүүлэх бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Татвар дээр ажиллаж байна. Доктортой байдал дээр ажиллаж байна. Нөгөө талаас зохицуулагч байгууллагууд энэ их усүрийн дотоодын их усүрээ хомжаагаад гадаадын их усүрт бас чиглүүлсэн ийм арга хэмжээнүүдийг аваад байгаа.
сүүл одоо хөрөнгөний зах зээлд орсон өөрчлөлтөс харцах юм бол санхүүгийн зах зээл хорноос одоо хадгаламжийн сертификатыг биржээр альж алдаг болсон. За тэгээ мөн түншлэн хамгийн одоо өвчтөр байдлаар бол топ 100 аж ахуйн нэгжид бол одоо хөрөнгөний зах зээлд нэвтрэхэд бол арай хялбаршуулсан гэж харж байгаа. Тэгэхээр ингэснээр одоо богино хугацаанд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн явуулалт нэмэгдэж явах шаардлагатай чинь. Тэгэхээр энэ нь одоо мөнгөний зах зээлд ямар өөрчлөлт нөлөө гаргаж байгаа вэ? Тий, одоо энэ хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээ шийдвэрийн хувьд бол хамгийн чухал нөлөө нь бид ингээд банк суурьтай их усүрүүд оллоод байна. Манай бизнесийн салбарт дээрээс нь бол хэрэглээний зээлч гэсэн нийт зээлд эзлэх хувь эрс өссөн. За тэгэхээр бол манай одоо баялаг бүтээж байгаа бодит секторт бол хямд их усүр банкнаас бусад их усүрүүд бас гадаадын их усүрүүд чухал байгаа. Тэгэхээр бол энэ арга хэмжээ зөвхөн топ 100 гэж хагилж байгаа боловч дотоодын бодит секторт бол их усүр авчрах тэр дундаа хөрөнгөний зах зээлээр дамжуулах ийшээ чиглэсэн арга хэмжээ болж байгаа. Мэдээж одоо зах зээл дээр тэргүүлэгч одоо лид хийж байгаа компаниудын шийдвэрийг л бид хэд дагаж дуурайж тэднийхээ араас л хөгждөг. Тэгэхээр тийм болохоор бид бол топ 100-аар жишээ аваад хөрөнгөний зах зээл дээр бонд гаргахад нь бол бид хэлбэршүүлсэн хурдчилсан иймэрхүү арга хэмжээнүүдийг авч байгаа. Мэдээж энд бол бид эрсдэлгүйгээр одоо бүгднгийн нээлттэй болгоод орхиж байгаа биш. Мэдээж бол хяналтын тогтолцоо энэ дээр нөгөө барих ёстой хэм хэмжээ энийгээ бол барьж байгаа. Гэхдээ бид хэдийн санхүүгийн салбар нийтээрээ бодит секторт одоо үйлдвэрлэл явуулж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдийг үнцаас гаргахад эхний ээлжинд хөрөнгөний зах зээлийг таниулахад тэгээд үнцаас гаргах процессыг ойлгуулахад дараа нь нээлттэй компани засаглал ямар байдаг вэ гэдгийг хэвшүүлэх энэний л одоо эхний гараа болсон ийм ажил болж байгаа. За бид бас ойрхон одоо бол санхүүгийн цулхороо худалдаа аж үйлдвэрийн танхим улсын их хурл манай холбоо хамтраад бол энэ бондын зах зээлийг эрчимжүүлсэн арга хэмжээ яг одоо зохион байгуулаад эхэлж байна. Тэгээд энэ дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгөний зах зээл дээр гаргах тэднэрт таатай нөхцлөөр их усүр татах хөрөнгө оруулалт татах энэ боломжийг л бүрдүүлэх гээд одоо бол хувь төр хамтраад бүх одоо сайн таатай нөхцлөөр санал болгож байгаа. Монголын цаашдын ер нь одоо хөрөнгөний зах зээл одоо хөрөнгө оруулалтын орчин энэ цаашдын төлөв байдал одоо нэг жилийн хугацаанд богино дунд хугацаанд бол ямар шоу төлөвтэй харагдаж байгаа юм. Тийм. За одоо бол бид магадгүй жилийн өмнөх бодлогын хүү ч юм уу мөнгөний нийлүүлэлт энэ хэмжээгээр байгаадсан бол нэлээд эрсдэлтэй харагдчихсэн сорилттой. За тэгээд сая оны эхний 1-р үйлдэлд гарсан Монгол банкны санхүүгийн цул хорооны дээрээс нь засгийн газрын түвшинд явж байгаа татврын эрх баримт эдгээр бодлогын шинжтэй өөрчлөлтүүд бол биднийг макро эдийн засгийг доктортой байлгахад маш сайн дэмжлэг болох болов гэж харж байгаа. За мэдээж дотоодын бүтээгдэхүүний бодит өсөлт бол тийм их биш ч гэсэн 5-6% дээр доктортой байх болов гэсэн хүлээлт олон улсын байгууллагууд төр дотоодын бид нар ч гэсэн хүлээлт ийм байгаа. За энэ дээр байж болох нэг эрсдэл бол бид нар төсвийн татдгал хийх асуудлыг бол мэдээж их хурлын түвшинд ярих байх, засгийн газрын түвшинд ярих байх. Гэхдээ санхүүгийн зах зээлийн хувьд бол харьцангуй доктортой ийм жилүүд ирээдүйд ингээ харж байна. Ягаад гэвэл гарч болцсохгүй ингээ хамгийн ойлгомжтой байсан эрсдлүүд одоо эхнээсээ хаагдаад эхэлж байгаа учраас харьцангуй одоо юу гэдэг салбарын хувьд тайван байна гэж үлээж байна.